Hey, what's up guys? Welcome back to my YouTube channel. За орой үед ямар ч бичлэг хийгээгүй. Тэгээд өнөөдрийн бичлэгээр би өнгөрсөн сарын буюу 3 сарынхаа үйл явц юу хийсэн, ямар фейлсэн, юу худалдаж авсан ч юм уу тэгээд ер нь л 3 сарынхаа бүх үйл явдлуудыг таймлаад ярий гэж бодсон. За тэгэхээр миний бичлэгтэй хамт байгаарай. За тэгээд би болохоор шинэхэн бичлэг хийж сурж байгаа хүн байгаа болохоор ингээд өөртөө яг асуулт бэлдсэн байгаа. Тэгээд яг энэ асуултынхаа хүрээнд яриад явах юм бол надад илүү амар байх юм байна гэж бодсон. За тэгэхээр эхний асуулттай танилццгаая. 3 дугаар сарын хамгийн ихний үйл явдал юу байсан бэ гинэ. Тэгэхээр хамгийн ихний үйл явдал болохоор за Унгар улсад надтай хамт ажиллаж амьдардаг найзууд ах нар маань одоо хоорондоо бяцхан CS:GO-ийн тэмцээний зохион байгуулсан байгаа. Тэгэхээр хэдүүлээ CS:GO-ийн тэмцээний маань бичлэгтэй танилцъя. Эхний раунд эхэлсэн явж байгаа. Нэгээс рүү 2 үлдсэн. Стетэл нь 2 үлдсэн байна. Тэрортл нь өсөө 1. За, nice try. Стетел яллаа. Энэ одоо яг нэг мэп надад шууд ингэж дуусахгүй юм. Нэгээр тоглогдож явж байгаа болохоор энэ Mirage зөвхөн тоглогдно. Тэрний дараа нэгээр явж байгаа энэ л хожсон багийн дараагийн хашигт нь гарч ирнэ гэсэн үг дээ. Одоо нийт 4 баг байгаа болохоор 2 хожсон, 2 хожигдсан тоглоно. Одоо Mirage явж байгаа шүү дээ. Айл эхний мэп алдсан болохоор Eco болсон байна. Mirage авсан. Моллсон, шатсан, Белорсон, за nice try. Vertex ABT-гийн хамгаалтаар тэгээс хамгаалсан байлаа. Одоо 3 дахь раунд явах чинь 3 дээр манайхан бүгд баялт болохоор баялж байна. За тийм юу. Одоо манай 2 баг маань энэ тем 2, тем 4 маань явагдаж байгаа. Тем 4 дээр агийн эзлэгэн дээр агийн сайтаа 3 хамгаалж байгаа юм. Палас нэг мэвчтэй цаг 2 цаг явагдаж шүү дээ. Нийт 13-аар төрүүлж 13 болсон баг нь ялна. Шортор болчихсон. 13 баг болсон баг ялна. Одоо нийт 4 багийн тоглож байгаа манай Шимпанси гэх Монгол залуучууд маань 4 баг хоорондоо тоглоод хожсон баг нь 200,000 форинт буюу мөнгөөр 2 сая төгрөгийн боцтой тоглож байгаа. Cisco төгийнхаа аврах шалгаруулах тэмцээний явуулж байна. За одоо раундын харьцаа 2-1-тэй болж байгаа юм. Террор 1 Стин 2. Тэр 3 хамгаалж байгаа. Стетэл маань мөнгөтэйсэн болохоор баялцсан байна. Зарим нь баялаад байна ингээ харагдаж байна. Тэр нэг nice. Scream. Kick. Хэдэр ч юм алааж байсан бай. За. Nice. Оноо нэрцээ 2-2 болж байна. Одоо дараагийн раунд дээр маань мөнгөгүй л болж байх хэрэгтэй байна. Мөнгөтэй бай. Сайн харцгаа. Цухтаагач холдоо. Хачраа. Оноо нэрцээ 2 цаг болж байна.
Шүү. Дөрөвний класс хийсэн. Тэсгүй чи. За тэгээд саяны тэмцээнийг ингэж харах юм бол тэг ингэж бид нараас ганцхан ингэж ажиллаад байдгүй өөрсгөө хөгжүүлэх монголчуудаараа цагийг бичлэгтэй өнгөрөөхийн тулд монголчуудынхаа хүрээнд бяцхан тэмцээнүүдийг зохион байгуулдаг. За тэгээд 3 дугаар сарын хамгийн хөөрхөн хөгжилтэй үйл явдал энэ байлаа. За 3 дугаар сарын хувьд болохоор хамгийн том фейл юу байсан бэ гинэ. За энийг яг ярьж болох гэсэн мэдгүй л юм л та. Гэхдээ за яг ярьчихъя зэн. Би Монгол улсад амьдардаг шүү дээ. Би Монголоос ачаа авчруулсан баггүй юу. Тэгээ тэр ачаа маань болохоор нэлээд өндөр үнэтэй тэгээ бүтээгдэхүүн байсан. Бүтээгдэхүүн ч гэж дээ. Одоо тийм ээ бүтээгдэхүүн байсан. Тэгээд 500 Европын орн руу тэгээ хэлээр юм оруулах гэж байгаа бол одоо юу мэрч энэ 500 евроогоос дээш үнэтэй бүтээгдэхүүн оруулах гэж байгаа бол гайлын бичиг заавал бичүүлд юм байна л да. Тэгээд тийм юм байхгүйсэн болохоор тэгээд тухайн одоо бүтээгдэхүүнийхээ үнийн 27%-ийг торгуулттайгаа нийлүүлж ингэ төлдөг юм билээ. Тэгээд миний хувьд бол хамгийн том фейл юм нэсэн. Тэгээд фейлж гэхдээ миний хувьд амар санаа инээд хүрээлсэн. Инээд л хүрээдсэн. Тэгээд за окей энэ ч угаасаа л тэгээд ингэ болоод өнгөрцөн зүйл юм чи энийг зүгээр ингэ окей гээл өнгөрөөч гэж бодоод enjoy болгож тэгээд марцсан. Окей. За тэгээд би болохоор ингэ ер нь бол ингэ амар их зүйлүүд ингэ сонирхоод байдаг байхгүй юу. Тэгээд тэрийгээ хийж үзэгч үе нь үзэхгүй ч үе байдаг байхгүй. Тийм болохоор 2026 оны хувьд болохоор сар болгон өөр төрлийн чаленжуудыг зарлаж өөрийгөө хөгжүүлэхээр шийдсэн байгаа. Тэгээд энэ сарын чаленж юу байсан бэ гинэ. Тэгээд энэ сарын чаленж болохоор Shape Journey 30 Days гэдэг 30 хоногийн чаленжийг зарласан байгаа. За тэгэхээр хэдүүлээ 3 дугаар сарын маань чаленжийн бичлэгтэй танилццгаая. Бичлэгээр аялцгаая. За тэгээд 30 хоногийн маань чаленж маш амжилттай дууссан. Тэгээ чаленжгаа хүрээнд өөртөө айгүй гоё чанаруудыг суулгаж авсан. Ганцхан биеийн галбираа өөрчлөх биш. Тэсвэр төвчээртэй байх, тэгээд одоо ямар төхөөрөмжн дээр яаж ажиллах хэрэгтэй ч юм уу тий. Тэгээд ямар тасгал хийх юм бол ямар булчин маань илүү хөгжих юм. Энэ олон үнэтэй зүйлүүдийг мэдэж сурч авсан. Маш амжилттай фитнесээ Lumia би дуусгаж чадсан. За өнгөрсөн сар худалдаж авсан шинэ зүйл юу вэ гэж юм. За энэ болохоор би шинээр нэг YouTube хийж эхэлсэн шүү дээ. Тэгээ шинээр мэдээж бичлэг хийж байгаа болохоор надад ямар ч тийм бэлэн гэрэл ч юм уу одоо мик байхгүй. Тэгээд камер бас байхгүйсэн. Тэгээ одоо ингээл харах юм бол би хөвчнийхаа микийг ашиглаж байгаа. За тэгээд мэдээж уцаа тогтоох надад хөл хэрэгтэй байсан болохоор би энийг энэ утас тогтоогч хөл шэйнээс судалдаж авсан. Ингээд харах юм бол үнийн дөнгөнд ингээд оруулчих заяа. За тэгээд энэ 2 дугаарт манай нэг сайн өмнөх хэсэгт хэлсэн шүү дээ нэг торгуулсан гэдсэн шүү дээ. За тэгэхээр тэр торгуул одоо фейл маань энэ нэ. Энэ болохоор манай нэг бичлэгээр шинэ камер явуулсан. Яда тараа. Тэгээд тэгээд
цааш нь камер явуулсан. Мэдээж амар сүртэй юм бэлээ. Би болохоор камер маягийн надад ямар ч мэддэхгүй юм байдгүй байхгүй юу? Угаасаа мэдгүй. Тэгээ осмогийн камер явуулсан. Тэгээд энэ болохоор ингээд дотроогоос ингээд 3 батарейтай. Тэгээ нэг нь болохоор би камертай эзэн. За тэгээд мэдээж гар тэгээд тогтоогч гэд иймэрхүү ийм зүйлүүдээс бүрдсэн ийм камер явуулсан байгаа. За тэгээд шинэ содон зүйл авсан гэх юм бол энэ хоёрын өөрчлөн байхгүй мэн. За тэгээд 3 сарын хувьд бол нэг иймэрхүү байлаа. Ганцхан сарын дотор ч юм уу те айгүй олон зүйлийг сурч мэдэж авлаа. Энэ бүхний эцэст нь болохоор зүгээр л ямар нэгэнтэй ямар ч хамаагүй зүйл хийх эсвэл сорхоод хамгийн дөрөнд юу чухал вэ гэхээр төсвөр төвчээр гэдэг зүйл чухал байт юм байна гэдгийг л хамгийн сайн ойлгож авлаа. За тэгээд өнөөдрийн маань бичлэгтэй хамт байсан баярлалаа. За тэгээд та бүхэн дахиад дараагийн бичлэгийг үзхийг хүсэх юм бол саба дараад, лайка дараад, сэтгэлээ хуваалцаарай. Комент хэсэг бол та нарын хэсэг шүү.